Аавын өмөртэй авзах хайрхан адууны химэртэй арвайн тал бидний төрсөн нутаг аштын ирэлтэй тарагт минь Миний Монгол талимаас энэ тамарын жаргалын орон Миний Монгол талимаас энэ тамарын жаргалын Уурал дээдсийн мөрнэрэлхаагүй борхоо бүргдийн домогт нутаг өсөж бойдсон өлгийн нутаг минь өнийн ирэлтэй газрын диваач минь Өвөмн алин ганц хөө байсан гэдгээ. Өвөө ганц охинтой байхдаа хэлмэгдсэн юм. Тэгээд ам гол хонсын чинээ ганц охин бодоод л хэлс хэргийг хүлээсэн байх гэж би боддог юм аа. Одоо өвөөгийн өөр ач зээ нар 26 болж тэгээ энэ дэлхийн өнцөг болгон мөрд сайхан аж төрцгөж өсөн дэвцээр л байна. 80-аад оны сүүлээр 2 цаастай болж исэн юм бид. Ингээд цагаат гацсан гэсэн. Манай өвөг тийм яхан ширүүн зантай ер нь нэг тийм лидер хүн байсан шиг байна. Тэгээд анх одоо энэ баг хуралд төлөөлөгчөөр ирээд их удаа босч үг хэлсэн юм гэдэг. Тэгээд за одоо энэ дараагаар хэнийг тавих хөөхтэй тэр 12-ийн орилог тавьгээд тэгээ манай гинтэн өвөө тэр бакурдын дарга болж байсан. Зүгээр эмээгийнхээ ярианаас бол их сонсдог байсан баг бахад манай эмээ бол их мундаг хүн байсан. Өвөө баримтлагдаад хамаг юм хураагаад яхтнууд одоо нууцаар оргоцхоо энэ нутагтай ирээд тэгээд энэ ч бол одоо аж төрөх гэж тэр нэг ганц охиноо өсгөх гэж босод хамаатнуудаа нэг хэлмэгдүүлчихгүй гэж өдөрхөл зүтгэжсэн. 24 онд ч юм бол үнэхээр 11 оны манжийн даралдаас чөлөөлөгчнөөс хойш 2 дахь том үйл явдал болсон юм аа. Тэгээд энэ хурлаар бол улсын баг хурлыг даргыг ямар хүн байвал зовх юм гэж одоо манайхны дээд дарга нар хоорондоо зөвшөлдсөд за тэрэлэмгээ долонгоор нь 12 өөр хангаан гэндэг сонгочул яасан гэсэн санал гараад тэгээ гэндэг баг бол сонгож ерөнхий сайд байж байгаад 36 онд гэндэг баг ерөнхий сайд бүх ажлаас нь чөлөөлөөд ингээд явуулсан. Ерөнхий сайд байхдаа тэр шинэ ирэлтийн бодлого гэдэг юмыг гаргаж манай эдийн засагт бол маш том гүн гүнзгий өөрчлөлт гарсан юм байдгийн 100 жил гэдэг чинь одоо нэг их том 90 өнгөрч байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг бол энэ их том ойгоо сайхан тэмдэглээд аз жаргалтай амьдрахыг нутгийн зан олондоо тархтын гаралтай бүх хүмүүст айн
баярын мэнд хүргээд цаашдын ажил амьдралын их амжилт хүсээд тэгээд та бүхэн эрүүл байгаараа, жаргалтай байгаараа гэж өрөөё. Адиагийн сүхөө би тарах цумын уугуул иргэ. Би 1940 онд төрсөн. Тэгээд тарах цумын баг сургууль сураад дараа нь 12 хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж эдийн засгийн дээд сургуулийг 4 жил суралцсан, эдийн засгийн мэргэжилтэй болсон. Тэгээд ингээд мэргэжилтэй болсон дараа нутаг орондоо ирж 20 жил Өвөрхангай аймгийн төлөвлөгөөний комиссийн мэргэжилтэнд орлогч даргын ажлыг хийж байгаад Монгол Ардын хувьсгалт намын төв хороонд намын даалгавраар очиж төв хороонд 10 гаруй жил ажилласан. Үүний дараагаар одоо улсын төлөвлөгөөний комиссид ажиллаж 14-5 жил ажиллаад тэгээд дэвтгүүртээ орж насныхаа жаргалыг эдэлж суугаагүй. Манай аав бол 1896 онд төрсөн. Тарах цумын уугуул иргэн айдын жисаа уншиж одоо бас бурхан номын ажил хийж явсан. Ардын хувьсгал ялсны дараахан анхны хоршооны дарга тарах цумын даргын ажлыг хийж явсан. 40 оны дундуур бол аян жин тээж явсан. Халах хэрийн ажлыг амжуулж хийж явсан юм хөө. Ээж маань одоо яг сайн сүүний ажил, гэр орны ажлыг хийдэг сайхан буурай өгсөн байсан юм аа. Одоо манай сум бол анх Монгол байгуулагдсан 300 сумдын анхны сумдуудын нэг юм гинлээ. Тарах цумын Туяа баригатын төв дээр бол нэг жижигхэн хэдэн байсантай жижигхэн тийм сум байсан юм. Аймаг сумдуудыг хөгжиж байна. Мөн түүнийхэн адилаар одоо манай сум улам зэсгэлэн дэлгэрч хөгжих байхаа гэж найдаж байна. За Өвөрхангай аймгийн тарах цумын 100 жилийн ойг тэмдэглэж байгаа ах дүү нар төрөл төрөсөд одоо хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Би 1975 онд Өвөрхангай соёлын орноос уран бүтээлээ эхлээд өдгөө бараг 50 жил уран бүтээлээ хийж явна. Тарагдсан бол манай соёл урлаг, одоо соёл яруу найраг энд бол одоо олон сайхан эрдэмтэн мэргэн зүтгэлтэнгүүд байдаг. Одоо миний хамгийн анхны багш бол Өвөрхангай аймгийн Улаангэр гэж байгуулад Өвөрхангай аймгийн одоо соёлын ордон театрыг үндэслэгч 80-тан ориг гэж урлагийн гавьтгэлт миний багш байгаа. Багш маань одоо нэрмжт Өвөрхангай аймгийн театр бий болсон. Тэгээд одоо ер нь соёл урлагаас бол тарих нутгаас бол олон сайхан аав ээжийн хүүхдүүд дэлхийд нэрээ гаргасан, дэлхийн олон сайхан тайзнаа нэрээ гаргасан алдартай сайхан уран бүтээлч байдаг. Юуны би тарих цумынхаа нийт ард түмэн уугуул сугуул бүх хамт олондоо бас хөдөлмөрийн маань үнэлж энэ сайхан соёлын төвөө нэрвэж тулгсан би баярал талархснаа илэрхийлээд энэ сайхан өргөөнөөс энэ сайхан соёлын алтан тайзнаас их Монгол улс энэ дэлхийд дурсагдах олон сайхан авиастан олон сайхан майструуд төрөн гараасаа гэсэн ерөөлийг би та бүхэнд өргөж байна да. Ингээд 100 жилдээ сайхан баярлаарай. Олон сайхан шилдэг майстар, олон сайхан бүтээлүүд бий болсон сайхан 100 жил болмоо гэж би итгэж байна. онд нэг алтан тал нэгдэл гэж байгаа болгож байсан. Нэг цамдан гэдэг дарахтай тийм нэгдэл байгуулагдаж байгаа. Хэдэн жил боллоо. Тэгээ барьяад
алтан талбарыг яд болсон. Тэгээд манай эцэг нэгдэлд Жон шигдэг манай эцэг нэгдэлд тэмээ хариулж байгаа. Тэгээд тэрнээс хойш 88 онд энэ хүүхдүүдийн эцэгтэй суугаад тэгээд нэгдэлд мал хариулаад 90 нэгдэл тартал нэгдэлд мал хариулсан. Би тэр малыг нэг юу ягааг өмөртөг норм юугаа биелүүл сайхан малж ясоо. Харагчмын Туяа бригадын тог дамдингийн удмынхаа гөгцөөд буурал самдан гээд багын дарга бригад энэ дарга нэгдлийн дарга хийж байсан хүмүүсийн удам угсаа. Би болохоор харагчманда 1970 уган ус төрсөн мөртөө багшийн сургууль 64 онд багшийн сургууль яваад хоторноор ажиллаж байгаа 73 онд нутаг усандаа буцаж ирээд тарагцсамдаа пенерийн ахлага өдөртөгч гэж хүүхдүүдийг хөгжүүлэх хүний номтой болох ажлыг гардаж хийж 24 жил ажилласан хөө. Миний үеийн шавнар бол мянгаараа хүний номтой болохын тулд өөрсдөө хүмүүжүүлж явсан олон гаруй шавнартаа баярлаж явдаг юм аа. Өвөг дээдс маань бол тэр эренцэн тайжийн 7 тайж хүү байсан. Тэрний цагаан учир тайж их нь охин одоо шавдарсруу гэдгээс биднээс угшилтай. Бензингийн дулмаа гэж манай ээж ихээсээ бол 8 удаа байсан. Тэгээ 5 охин 3 хүү. Тэгээд тэр хамгийн том охин болохтой зүйл тэр одоо ерөнхийдөө гиндэн гэрүүлийн хүн. Манай бригад бол машаантай юутай юм бүгдтэй зөөр сум шиг бригад байсан. Нэгдэл буугаад тэгээд тэрнээс хойш шам болсоор одоо бригадаа сайхан дээшлүүлж байранд санагдаж байдیں۔ Тийм. Манай сургуулийн пенерийн байгуул улсад 5 удаа төрүүлж аймагтаа дээгүүр баринд байнга ордог. Тийм ч учраас манай сурагчдын сурлах хүмүүжүүлүүд улстай нэлээд дээгүүр байнга тогтмол ордог байсан. Миний ээж бас спорттой хамт тэмцэж явсан. Бэлэг сан багтлагчтай Өмнө Говь аймгийн Өмнө самны үеэр бас явж ирсэн. Ер нь их хүүхдүүдтэй манайхан ер нь үгүй. Манай суматаа тэгээд 100 жилийн хүүхдүүд сайхан энэ залуучууд ажил хөдөлмөрөөр сайхан хийж эрүүдээ сайхан амьдарцгаа урд нас жудаан жаргаж амьдарцгаагаарай гэж өрөөжтэй хөөх. Нутаг нөгөө хаан энэ одоо төмөө олондоо бид өнөөдөр ингэж 2 бүрэн дамжиж тэ дэлхий дээр алдар гавьяа нэр хүндээ яаж Гиннесийн 8 дахь өргөмжлөлийг авч ингэж тэв дэлхийд нэрээ цуурайтуулж явж байгаа бол энэ одоо төмөө олны манд буян юм аа. Шавнартаа хамтарч ажиллаж байсан багш ажилчдаа цаашдын ажил улам өндөр амжилт хүсээд эрүүл сэтгэлийн амар амгалан алтгая. Миний унсан нутаг угаасан ус маань Туяа багийн төв юм байгаамаа. Тэнд ээжийнхээ аавын гал голомтондог мэдлсэн хүмүүн зээг олсон гал зээ хүн юм байгаамаа. Миний ээжийг Гончигдөгжийн Цэдэн Содом гэдэг хүн байсан. Монгол улсын олон аймаг сумдад цагуурын техникч хэмээх хүндтэй болооч агуулсахтай ажлыг хийж гүйцэтгэж байсан юм аа. Би энэ нутагтаа одоо хүн болж төгсөндөө одоо байн омогсч бэлгшээж явдаг. Ягаад гэвэл миний нутгийн ард түмэн байн одоо хүнд хатуу хөдөлмөрлж байж одоо амжилттай ажиллаж амьдралаа залгуулдаг. Байн хүнд хэцүү хөдөлмөрлж байдаг нь одоо намайг одоо энэ бас хөдөлмөрч тууштай болж энэ одоогийн энэ амжилтанд одоо хөтлсөн байхаа гэж миний хувьд одоо бодож байдаг юм аа. Ингээд тунгууд тухай болох сумынхаа түүх 100 жилийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Та бүхэн нутгийн зон олон маань бүгд одоо улам их хөгжиж дэвшиж улам их амжилттай байхын алтан сайхан ерөөлийг дэвшүүлье. Галсангийн Эчин оров аав маань Өвөр Хангай аймгийн Тарагт сумын уугуул Тарагт сумын одоо Туяа бригадад одоо 1972 оноос хойш бас Туяа бригадад малчин хийж байсан. 1930 онд түрүүд 15 настайдаа 4-р ангийн боловсрол олж сумандаа анхны багт бичиг үсгийн шинэ үсгийн багшаар ажиллаж байсан. Манай аав маань бол одоо сум нэгдлийн Нярав
тоо бүртгэгчээр бас олон жил ажиллаж байсан зүүн баян улаан сум аймгийн төвийн худалдааны тэргэстэд бол нярваар, нэгтлэнгаар, хоршооны дараагаар ажиллаж байсан юм худалдаанд олон жил ажилласан юм хүн байж байгаа. Тэгээ бидний одоо энэ одоо сайхан явж байгаа энэ одоо үйлс маань сайхан одоо өвөө эмээ өвгдөөс аав явж төрүүлсэн өсгсөн энэ сайхан аштай бууртай аав явж хайрт одоо төрж өссөн хайрт нутаг өссөний маань одоо хэршиг буйнаар бас бид нар өдөрт айтай бас ингэж явж байгаа гэж ингэж бодож байгаа. Ирж байгаа энэ 100 жилийн ав тохиолдуулан нийт нутгийнхаа 100 олондоо айн баярын халуун мэндийг хүргэж байна. Тэр үед намайг 69 онд тарагт суманд ирэхэд бол ер нь бол миний бага нас бол тарагт суманд бол өнгөрсөн дөө. Тэгэхэд тэр үед тарагт сум бол маш том сум байсан. Үйлдвэрийн дундын автобазтай, мод бэлтгэх хөрөө араамтай, мал үржлийн станц. За тэгээд хөдөлгөөн бэлтгэлийн анги, хөрөмтийн аршаан сүйдлийн амралтын газар гэдэг одоо ажил бүтээл өрнөсөн ийм том сум бол байсан. Миний аав шавдрын цоодол, орос хэлний цоодол буюу захирал цоодол гэж дуудагдан олон түмэндээ хөндлөгдсөн юм багш сургууль хүмүүжүүлэгч өдөртөн зохион болгож ийм ажилд ийм хүн байсан. Боловсролын салбарт аа маань тасралтгүй 33 жил ажилласан ийм ариун туршлагатай ийм сэхэтэн ийм хүн байсан. Нэг удаа манай аав намар хичээл эхлэхээс өмнө 8 руу явж дөнгөж сургуулиа төгссөн 3 гэр бүлийн 6 шин залуухан багш нарыг бол авчирч сумдаа авчирч байсан. За тэдний нэг нь бол одоо Баатар багш, түүхийн багш Баатар багш байна. Баатар багш бас сүүлд бас энэ тарагт сумынхаа сургуульд олон жил бас эрхлэгч захирлаар бол ажилласан юм мундаг ийм багш хүн байгаа. За эхнэр нь Баян Жаргал багш Монгол хэл уран зохиолын багш байсан. Дараа нь бол математикийн багш Давтарч гэдэг багш ирсэн. Тэр багш нь одоо миний ангийн удирдчихсэн юм мундаг ийм хүн. Эхнэр нь Совдаа гэж одоо цэцэрлэгийн багшаар иржсэн. За физикийн багш Дорж Палам, түүний эхнэр нь хим биологийн багш Луу Бадмаа багш гэдэг ийм сайхан 6 багш нар одоо манай тарагт сумын сургуульд ирж ажиллаж байсан. Би тэр үед бас бага байсан болохоор тэр сайхан залуу багш нарыг бас хараад ер нь бол би том болоод багш болно доо гэж мөрөөддөг байсан. Нутгийнхаа 100 олондоо сургуулийнхаа үе үеийн одоо удирдлагууд багш сургууль хүмүүжүүлэгч ажилчид үеийн төгсөгч нартаа тарагт сумынхаа 100 жилийн айн баярын мэндийг хүргье. За манай галтрын зэдэн дэржиж одоо тарагт сумд малчнаар ажилладаг байсан. Хамгийн сүүлд нь тэгээд өртөөчөн гэвэл одоо хомболгаандахгүй дээ. Манай бол энэ тарагт сум гэдэг Туяа бригад ас нэхлэл нүүтлэн тэгэл хөрөмттэй ирж ажилласан өхөрчин байлаа. Хончин байлаа. Манай авчин тарагт сумд нэртэй л малчин байсан. Манай ээж нь Цэдэн Доржин Гипалма гээд Ахалтрын Цэдэн Доржин дөрөв дэх охин болоод 1952 онд Хадуу ус гэдэг газар мэндэлсэн. Тэгээд 16 настайд анхэлж аймгийн төв рүү том ахыгаа дагаж орж ирээд барилга засварын газарт ажиллаад тэгээд 20 гаруй жил ажиллаж байгаад 92 онд 4 хүүхдээр 37 настай анх тэтгэврт гарч ирсэн. Тэтгэвртээ гарсныхаа дараа бизнес эрхлэгч болоод 20 гаруй жил бизнес хийж бизнесээ бүр өргөжүүлээд өгөөмөр гээд том 3 давхар байшин барьж тэгээд тэндээ олон жижиг дунд бизнес эрхлэгчтэй хөгжүүлээд дэмжээд хамтарч ажиллаж ер нь нутаг орондоо нэлээх юм хийсэн. Ээж маань тэгээ ер нь хийсэн ажиллахаа ямар ажиллах үр дүнг заавч гаргадаг. Тэгэхээр одоо Ирекийн төв гэж бас орон нутагт анхилж үүсгэн бий болж байсан. Тэр Ирекийн төвөөр олон хүмүүсийг эмчилж байлаа. Тэгээд өгөөмөр Туяа гэдэг компани байгуулад компанийн хүрээнд олон ажилчтай ингээд дандаа ивент гэж олон арга хэмжээнд зохион байгуулж нутаг орондоо бас зөндөө хэмжижсэн. Энэ бүгдийг маань
хийсэн ажил бол үр дүнтэй сайн байсан учраас төр засгаас өндөрөө үнэтэд алтан гац хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнаж ирсэн. Манай ээж маань ингээд олондоо дурсах гавьяатай мундаг сайхан хүн өөр удам юм аа. Миний аав Цэрэн дуржийн цоод Унгай аймгийн Тарагцсумд 36 он төрсэн юм хүн байсан. За тэгээд Унгай аймагта Тарагцсумынхаа сүүдэсний зоо сумынхаа захиргаанд Нябо бичээч зэрэг ажил хийж байгаад 58 оноос Улаанбаатар хотод хууль цаазын дунд сургуульд суралцж төгссөн. За ингээ хууль цаазын дунд сургууль төгсөө 62 оноос аймагта прокуророор ажлын гараагаа эхэлж ажилласан байнамаа. За ингээд ажиллаж байгаад 66 оноос 70 он хүртэл улсын их сургуулийг хуучин мэргэжлэр төгсөөд 70 оноос эхэлж Унгай аймгийн прокурорын газарт прокурор. За тэгээд 72 оноос эхлээд Говьлтай аймгийн ерөнхий прокурор, Арангай аймгийн ерөнхий прокурор, Хөвсгөл аймгийн ерөнхий прокурор, Булган аймгийн ерөнхий прокуророор үр дүнтэй ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан ийм хүн байдаг юм аа. За миний хувьд бол аавынхаа энэ улс сурал мэргэжлийг эзэмшээд үргэлжлүүлээд прокуророор ажиллаж байгаа одоо бахархалтай байдаг юм аа. За мөн одоо миний өвөө ээж минь аав Аюуш гэж хүн Унгай аймгийн Тарагцсумд амьдардаг байсан. За тэгээд сумдаа өвсний бондын сахиул, за тэгээд сумынхаа ард иргэд байгууллагуудад ундны усын одоо тээвэрлж ундны усын ханддаг морин тэргээр одоо ус зөөдөг ийм одоо буянтай хүн байсан. Унгай аймгийн Тарагцсумынхаа түүх 100 жилийн тохиолдуулан сумынхаа нийт одоо ард түмэнд баярын мэнд хүргье. Нутгийнхаа 100 олонд энэ өдрийн мэндийг хүргье. Миний багнаас бол яалч арга байхгүй. Унгай аймгийн Тарагцсум гэдэг сумтай бол яалч арга байхгүй холбоотой. Багада 1982 онд бол Унгай аймгийн Тарагцсумда төрөөд бага насны маань 10 жилийн маань одоо сургууль 10 жилдээ ерөнхий боловсролын сургуулийг Тарагцсумда суралцж байсан. Багын дурсамжаас ярих юм бол одоо үржлийн болдог станц гэж байлаа, хөрөмт аршаан совлол гэж байлаа, нэгдэл дундын үйлдвэр гэдэг тухайн үеийн сайхан том бүтээн байгуулалт олон сумыг холбосон, олон хүн ардын одоо ажил амьдралтай сайн байлгасан тийм нутгаа гэж бол нутгаараа их бахархдаг. Миний нутаг бол одоо говь хонгой хосолсон сайхан 100 олонныхон сэтгэл санаа тэнүүн сайхан тийм л газар төрсөндөө миний хувьд бол бахархдаг. Өдөө зэрэгтэй яа минь бас нутаг усны минь буян аав ээж минь буян гэж боддог. Аав маань бол үржил станцд зоо техникч малын эмчээр ажиллаж байсан. Ээж маань Унгай Тарагцсумда багангийн багш пионер удирдагчаар ажилладаг байсан. Залуучуудаа, настангуудаа, хазаа борлуудаа, залуу үеийнхэндээ одоо эрүүлэг хамгийн сайн сайхан бүхний өксөн өрөө Тарагт одоо нутгаараа угалж ажил амьдралынхаа гарааг тэндээс эхэлсэн бүх хүмүүст над жаргал эрүүлэг сайн сайхан бүхний өксөн өрөөё. Миний аав төмөр хөлөг нь болохоор 1921 онд Тарагцсумын Жирэм гэдэг газар төрж өссөн. Давууч гэдэг хүний хүү. Багтаа мал маллаж 10 хүрээнд лам байж байгаад тэгээд 1941-с 45 оны онд цэрэгт 5 жил аль паагаад галах голын чөлөөлөх тайнд биеэрээ оролцож явж байгаад цэргээс салгадаж ирж ирсэн тийм түүхтэй байдаг. Тарагцсумын туяа нэгдэл гэж байгуулагдаж байхад дээд цоодл гэдэг даргатай. Тэгээд манай аав тэргүүтээ тэгээ цаанда авчин буугай, давуучгай гэдэг ийм хүмүүстэй хамтарч тэр туяа нэгдлийг байгуулж байсан ийм түүхтэй байдаг. Туяа нэгдлийг байгуулад тэндээ тоо бүртгэгч Нярав зэрэгээр ажиллаж байсан. 59 онд тэр туяа нэгдэлд анх удаага GS5 гэдэг машиныг худалдаж аваад тэр GS5 гэдэг машинтай болонгуудаа Улаанбаатар хот руу сүү цагаайдээ хүрэх ажлаар яваад Улаанбаатараас хотоос буцаад явахдаа нэгдэлт хэрэгтэй бараа материалуудыг тээвэрлээд ингээд ирдэг байсан юм байна. За тэгээ миний аав төмөр хөлөг нь хөдөлмөр нэгдлийг анх хэлж туяа нэгдлээ нийлээд байгуулагдаж явах үед нь ярваар ажиллаад нийтдээ хөдөлмөр нэгдэлт 20 гаруй жил ярав. Туяа нэгдэлт 10 гаруй жил
тоо бүртгэгчээр ажиллаж байсан ийм хүн байгаа юм аа. Нийтдээ тархт сумд 30 орчим жил хөдөлмөрлөж бүх хөдөлмөрөө тэнд зарцуулж нэр хүндтэй ийм сайн ажиллаж явсан хүн юм аа. За манай Балжины мохтой долгор тархт сумын Туяа баригадын уугуул тархт сумын баг сургуулийн анхны төгсөгч Өвөрнгай аймгийн 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 2 дугаар төгсөлт бол төгсөж исэн. Тэгээ малын эмч мэргэжлээр сураад болгон Өвөрнгай аймагуудад томилтоор явж ажиллаж исэн. Мөн манай нагц Балдан сумын нэгдэл дундуу өдрийн дараагаар олон жил ажиллаж байсан юм аа. Манай ээж бида тархт сумын хэмжлэлээр ажиллаж хагаад мөн сургуульд эмчээр олон жил ажилласан юм аа. 76 онд аймгийн Төв 10 жилийн сургуулийн алтан медальтай төгсөөд Москва хотын хэм технологийн дээд сургуулийг химийн кибернетик мэргэжлээр төгсөж ирээд шинжлэх ухааны академийн химийн хүрээлэн аль ширний үйлдвэрийн эрдэмтгэлгийн туршилтын төвд эрдэмтгэлгийн ажилтнаар ажиллаж байсан. 100 жилийн хойгоо тэмдэглэж байгаа тархт сумынхаа уугуул сугуул зон олондоо ойн баярын мэндийг хүргье. Батулгын Наранбат тэгээд Өвөрнгай аймгийн тархт сумаараа одоо овоглож хариалагдаж ингэж явдаг. За би бол санхүүч мэргэжилтэй санхүүгийн чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг. Тэгээд давхар морь үйдэг ийм залуу байгаа. За манай аавыг бол Долгорын Батулга гэдэг. Өвөрнгай аймгийн тархт сумын гиндэнгийн нэрмжит одоо сургуулийг одоо анхны онц дүнтэй төгсөгч болж ирсэн. За мөн 1976 онд Өвөрнгай аймгийн 1-р 10 жилийг алтан медальтай төгссөн хиймч мэргэжилтэй Оросын холбооны улсад Менделеевийн сургалт төгссөн ийм хүн байдаг. За би бол багаасаа эмээ өвөө дээр хөдөө өссөн. За манай өвөөг бол Балжинымын долгор гэдэг малын их хэмжээ мэргэжилтэй. За манай эмээ бол хүний баг хэмжээ мэргэжилтэй. За өвөө эмээр маань хоёулаа одоо эмч малын болон хүний эмч учраас бол Өвөрнгай аймгийн олон сумуудаар ингэж явж исэн юм байлээ. Тэгээд тархт сум, 39 сум, санд сумаар ингэж тойрж явж исэн. Тэгээ манай аав бол одоо 7 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь нь. За би бол 9 сартай байхдаа өвөө эмээг хар орон суманд багт нь очиж одоо өвөө эмээ дээр ингэж гардаж өссөн ийм хүүхэд. Тэгээд хожим намайг 7 настай байхад одоогийн аав архнаас урагшаага Туяа эргээдэд очиж бас манайх ингэж нутгалдаг байсан. Тэгээ багаасаа өвөө эмээ дээр өсч морь мал унж өссөн учраас моринд их хайртай. Тэгээ хожим бас ажил бизнесийн хайжгаар хурдан морийг хобби болгоод сүүлийн жилүүдэд хурдан моринд эрчимтэй орж байгаа. Тэгээд өнгөрсөн 2023 оны улсын их баяр наадмаар миний одоо дааг төрөөж за тэрний өмнөх 2022 онд одоо сонгомол дунд ангилд бас миний одоо хязаалан үрээ төрүүлж Өвөрнгай аймгийнхаа тархт сумынхаа одоо нэрийг гаргасанд бол хувьдаа бол баярлж явдаг ийм хүн байгаа юм аа. За энэ жилийн хувьд бол их юм онцлогтой жил юм байлээ. Бидэнд бол юм 3 одоо 100 жил давхцаж байгаа. За нэгдүгээрт бол тархт сумын маань одоо 100 жилийн болж байна. За хоёрдугаарт Монгол Улсын ерөнхий сайд одоо гиндэнгийн ерөнхий сайд босны 100 жилийн ой бас болж байгаа юм байна. За мөн Монгол Улсын хүчит дарслан байн дарслангийн одоо бас 100 жилийн ой тохиолж байгаа юм байна. Тэгэхээр бол ийм түүхт 300 жил давхцсан ойгоо бид бүхэн хамтдаа тэмдэглэхээр болж байна. Нийт тархтаар огуулдаг уугуул сугуул тархчуудаа түүхт 100 жилийн ойн баярын мэндийг төвшүүлээд тэгээд 100 жилийнхаа ойн баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг урьж бүгдээрээ хамтдаа сайхан баяр наадмаа тэмдэглэцгээе. За би Өвөрнгай аймгийн тархт сумын алтан талла баригадад төрсөн тархт сум бол маш сайхан аав хайрхан гэд бидний залбирч өссөн хайрхан байна. Морины хөшөөгээд маш сайхан хөшөө байна. Маш бахархах зүйл олонтой ийм сайхан сум юм. Тэгээд одоо сүүлийн үед одоо энэ алдтай цуутай олон хүмүүс манайхаас төрөн гарсан байна. Ингээд одоо энэ сайхан нутаг төрж өснөөрөө сүүлийн үед маш их бахархаж байгаа. Жил болгон нутаг орондоо очиж байгаа. Сумынхаа ой түүхт үйл явдлуудад оролцож байгаа. Ингэснээр одоо нутгаараа бахархах сайхан одоо өндөр олон говьяд хүмүүстэйгээ танилцах, ээж аваа дурсах, бага насныхаа дурсамжийг
сэргэж одоо баг залуучсан шиг болж байгаадаа маш их баяртай байна. Ингээд одоо сумынхаа 100 жилийг тохиолдуулаад тарагт сумын засаг дарга хөдөлмөрчд мөн одоо Өвөр хангай аймгийнхаа тарагт сумын Алтантал баригадын малчидтан эрүүлийн аз жаргал амжилт бүтээлийн дээд болгоныг хувийнхаа зүгээс хүсэн өрөөё. Угшаав мань тарагт сумыг байгуулахад эмнэлэгт нь нэг жижиг гэр сургуульд нэг том гэр 8 хантай гэр өгчээсэн гинлээ. Надад бичиг баримт байдаг байсан. Одоо бол байхгүй болсон л да хөгшижигээс хойш хаана явсан мэддэхгүй байгаа. Угшаав маань 8 хүүхдээ сургуулад энд одоо улсын бага сургууль буюу үлгэр жишээ бага сургууль гэж энэ 3 дугаар сургуульд ихэнх хүүхдүүд норж төгссөн байдгийг. Таргатынхаа 100 жилийн ойд ард түмэнд нь нутаг усныхандаа баярын мэнд төргөж энд оролцож байгаадаа их баярлж байгаа илэрхийлье. Анх эхлээд 1972 онд 39 суманд одоо хувьсгал залуучуудын эвлийн илгээлтээр гарч мал малсан. 1966 оноос эхлээд одоо зэдийн хүртлээ тэгээд мал маллаж ажиллаж байна. Энэ хугацаанд тэгээд одоо үйлдвэр ашиггүй одоо малынхаа ашиг юм одоо малыг яаж болох вэ гэдгийг одоо тэгээд ерөөсөө сайхан л одоо энэ сумандаа одоо малаа өсгөж одоо үржүүлж одоо тэгээд одоо малчин сайхан залуучууд одоо үдгүү дуурайлуулж одоо ингэж ажиллаж байна. 2-3 жил одоо маш үр бүтээлтэй ажиллаж 100-аас дээш хуваар дандаа 10 хэдийн хэрэгтэй боожулж исэн. Тэгээд тэрийг яг эвлийн төв хоромороо одоо сайшаач мөн намайг одоо бас шагнаж барьж шагнал өгч ийсэн. Эвлийн төв хорооны баярын бичиг тэгэл сумнаас бол бас шагнад удаа дараа өгчл байдаг байсан. Тэгээд дараагаар нь Сэрэнтэйгээ 76 онд суусан нийлээд бид хоёр одоо тэгээд тэтгэвртэй гарчаад одоо энэ сумандаа бас тэтгэврээ яасан мөртлөнгөө тэгээд одоо аж ахуйн болоод одоо маллаад ингээл амьдралын тарах сумандаа байж байгаа. Манай тарах сумын одоо 100 жил болох гэж байна. 90 жил нь болоод өнгөрсөн 90 жилдээ сайхан амжилтгаад 90 жилээр алтан гац содонгоор ингрэм ялаасан та. Тэгээд хамтарч амьдраад би тэр 500 хөдөө юм хань төлүүлээд тэгээ хоёулаа мөн төлийн авраг одоо тарах хүчний авраг, сумын авраг, эд удаагийн тэгээд аймгийн 2 удаагийн авраг, сумын диктатор 2 удаа би сонгогдож байсан. Намын 18 дугаар хурлаа 81 онд явж байсан. Тархтын гаралтай энэ одоо улсуудад тархтынхаа 100 жилийн төлөө одоо эрүүлийн гад жаргал сайхан бүхнийг өсөн явж хаа явсан газар нь одоо ажил төрлийн амжилттай сайн байх болтугай гэж хүсээрээ одоо. 1960 16 та илгээлтээр мал уцхай дээр илгээлтээр ээжтэйгээ аав ээжтэйгээ мэдээд аав маань 16 та байхад 79 онд хөтлөөд 79 онд би ээжтэйгээ мал маллаад 160-аас 170 төлөө бойжуулж 5 жилийн үйлдвэр үлдэхнээгээ биелүүлж улсын залуу аврах малчин болж ирсэн. Манай энэ Өвөр аймгийн дарагдсан өдөр нэгдэлт тоовөртөгчээс нь аагант тоовөртөгч машины жолооч малчин гэдэг ажлыг насаараа хийсэн хөө. Дээр юусэн ийм ажлыг хийж байгаад тэтгэврт ангараад улсын сайн малчин гэдэг цолыг авч 10 хүүхдийг өсгөж ингэж биднийг амьдрал төрсөн хөө. Миний аав одоо мөнх ухтай шарыг бөгж байсан. Ээж маань даваахуу гэж байсан. Миний аав ичээр одоо 80 насыг нэлээд холдоод бурхны орон заларсан. Аав маань одоо хөдөлмөр нэгдэл тоо бүртгэгч бригадын дарга. За тэрний дараа одоо жолоочоор ажиллаж байгаа тэтгэвртийн гараад малчин хийгээд одоо 1000 давсан малыг одоо 20 гаруй жил маллаж улсын сайн малчин гэсэн эрхэм цолыг хүртэж байсан. Сумын маань 100 жилийн ой болж гин. Тэгээд одоо бид нар одоо ааваараа бахархаж аавыгаа одоо эргэн дурсаж байгаа. Тэгээ манай аав маань 10 хүүхэдтэй өсгөж хүмүүжүүлсэн тээврийн жолооч хүн байсан. Тэгээд
мөн залуудаа бас барилддаг хүн байсан. Сумын заан цолтой, суманд бол уян суманд бол төрүүлж одоо үзүүрлж ийсэн сумын заан цолтой ийм хүн байсан. Мөн миний аав чин юуны тэтгэврдээ гараад мал маллаад 20 гаруй жил одоо мал болдож 1000-д малчин болж 13 жил 1000-д малчин хийгээд улсын сайн малчин болсон. За миний аавыг одоо өвлөөд манай дүү нямдэрж маань бас аймгийн сайн малчин, улсын авраг малчин одоо болсон. За би бол Тарагт сумын бас уугууд миний аавыг 10 самдан гэдэг айлын охин, манай ээжийг Шинэгийн дулам гэдэг хүн байсан. За би 1978 онд багшийн сургууль төгсөж ирээд одоо миний хайны чимэд орж бид хоёр 78 онд гэр бүл болж энэ айлын бэр болж исэн. Би ч айлын ганц одоо их хүүхэд байсан болохоор би их олон хүүхэдтэй айлын одоо ингэж бэр болж илаа. Тэгээ манай хатан аав ээж намайг ерөөсө алгаараа бөмбөрүүлж алгандаа бөмбөрүүлж ингэж байсан. За намайг Доржийн Баатар гэдэг. Би Тарагт сумын угуул. Миний аав Гунцгийн Дорж гэдэг. Одоо Тарагт сумын алтан талбайгаад өсөж төрөнсөн насаараа одоо авто одоо моторчин мэрэгчлэр одоо он удаан жил ажиллаж байсан юм сайхан хүн байгаа. Би ихээс сургуулаа. Ажил хийдэг хүнд их дуртай. Ажилсаг хүн ажил хөдөлмөрт хийж лээвэл маш их үнэлдэг тийм ерөн төрөлхийн тийм ажиллаж хичээнгүй тийм сайхан хүн байсан. Одоо эрүүл мэндийн салбарт би одоо ингээд 20 гаруй жил ажиллаж байна. Тарагт суманд 2004 оноос хойш Тарагт сум эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 2019 онд одоо бүсийн ажиллагаа хамтлагийн төвд одоо ингээд ажиллаж байгаа. За би Тарагт суманд 1986-аас 1991 оны их хүртэл 5 жил гарантай ажилласан ийм юм аа. Намайг Тарагт суманд ажиллахад сум нэгдэл хоёр хамт байлаа. Намын хороо мөн одоо тэр үед байсан цаг ийм үед одоо ажиллаж байж энэс хойш одоо олон жил болж тээ. Манай Тарагт сум бол дээр биесен 12 суман тойрсон нутагтай бас бусад сумдаас арай онцлогдов ийм сум байсан. Намайг тэр үед ажиллаж байхад Тарагт суманд нэгдэл дундын үйлдвэр гэж маш олон автомашинтай тээврийн ажил хийдэг, барилга нэгдлүүдтэй барилга барьдаг ийм том аж ахуйн газар байлаа. Мал аж ахуйн үржлийн станц гэж одоо шилмэл өнгийн мал үржүүлдэг тийм газрууд байсан. Тарагт сумын хөдөлмөрчид үнэхээр одоо сайхан ажилласаг, ажиллаж хичээнгүй сайхан ард түмэн байдаг. Би 1989 оны ардын хурлын сонгуулиар ардын хурлын депутаттаар сонгогдож улмаар шинэ үндсэн хуулийг баталцахад оролцож явсан ийм одоо хувь тохиолсон. Одоогийн тарагтчуудын өвөг дээдэс Ахмад үеийнхэн бол 100 жилийн өмнө мөн одоо энэ Тарагтын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч одоогийн сайхан Тарагт сум гэдгийг одоогийн үеийнхэндээ үлдээж өгсөн ийм гавьяатай хүмүүсээ. Ингээ одоо ажиллаж байгаа, амьдарч байгаа тарагтчуудаа 100 жилийн хойноог хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар ухтах, ойгон сайхан тэмдэглэх, тэгээд ойгон тэмдэглэх энэ сайхан баяраасаа эрч хүчээр авч Тарагт сумаа хөгжүүлэх үйлстэй улам их амжилт олохыг хүсэн өрөөё. Бид нэр ганжурын чулууны урсад байна. Дамблилима 10 хүүхэд гаргасан. Зам нэгдэлгээ, дэлгэрэх зам нэгдэл гэж байхад байгууллагт нь малааны хэмчилж ороод одоо ингээд 50 оноос 60 он хүртэл адуутай байсан. 62 3 он хүртэл адуутай байж байгаа л тэрнээс хойш 62 3 оноос хойш хонь хариулж манай ээж хөдөлмөр нэгдэл гэж байгуулахад аймгийн депутатаар 4 удаа сонгогдож 4 ихчээс доошх нь бүгдөө энэ Тарагт сумаар дамжиж сургууль соёлд
суралцаа тэгээд ээж дэшээ явсан байдгийг. Манай 57 онд юуны дээр үйт чинь нөгөө юу гэж байсан чинь алтмөнгө хайрцаг гэдэг байсан. Тэр алтмөнгө хайрцгийг ам минь тэр чи аваад манай тэгэл нэг алтай хайрцгийг нээгээд нэг хүрэн гахайгүйлэн нэг шилэп малгайтай манай ав шагнуулж байлаа. Энд чинээс ардын дуужгийнхэн очиод ангийн голдоор тийм сайхан болж илаа. 90 оноос өмнө манай хөдөлмөр нэгдэл чинь нэлээ мал аж ахуй юутай газар тариалан ихтэй хүнсний ногоож их тарьдаг байлаа. Зуны амралтаараа л очдог. Тэгээд ээж аваагаа мал хой сайхад наардна, хоолундын бэлдэн, гэр орнын цэвэрлж өгнө. Тиймэрхүү л ажил хийдэг. Миний ээж аав хоёр Дамбилын самдан, Цэдэн самбын Цэрмаа наран, Өөрхангай аймгийн Тарагт сумын угуул би тэдний том хүү Ганбат байна. Аав ээж хоёр маань хэдийгээр Тэнгэрийн оронд морилсон ч гэсэн өөр хүүхэд төрөл төрөсөд бид нар энэ сайхан 100 жилийн ойг тэмдэглээд аав ээжигээ дурсан ярилцлагуудаа маш их баяртай байна. Миний аав Дамбилын самдан Тарагт нутгаас төрсэн анхны инженеруудын нэг гэдгээр би бол маш их бахархдаг. Ингээд нутгийн зон олдон та нар ах トゥ нар минь энэ түүх сайхан баяраа маш сайхан өнөр өргөн дэлгэр тэмдэглэж ад жаргалтай байхын ёроолыг өргөн дэвшүүлээ та бүхэндээ. За манай ээж одоо энэ дэлгэрэх зам нэгдлийн анхны гишүүн тэгээд их хурлын депутат гэсэн үндсэн дээрээс одоо энэ сумныхаа музейд ээжийнхээ зургийг одоо ингээд алдаршуулж ээжийнхээ энэ дурсгалыг мөнхжүүлэх гэж байгаа яд ах トゥ нартэй үр хүүхдүүдтэй баярлаж байна. За бид 1975 онд Өөрхангай аймгийн Тарагт сумын 8 жилийн дунд сургуулийн 2 дахь төгсөлд Цагтсан багшийн ангитай 8 Б ангийн хамт олонны төлөөлөл байна. Ингээд сум орон нутаг маань 100 жилийн хойг тэмдэглэх гэж байгаа энэ түүхэн одоо баярт мөчийн өмнөх нь энэ уулзалтанд оролцож анги сургууль хамт олон нутгийнхаа зон олонтой уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. За манай ангийнхан ч одоо сурлага тэргүүний урлагаар тэргүүний спортоор бас муугүй сан хичээлдэг ийм анги хамт олон байлаа. 100 жилийн ойг үзнэ гэдэг чинь бидэнд чинь бас хов тавилантай юм байна. Тэгээд дамаа ингээд хамт нэг ширээ цуугаад багшаараа хичээл заалгаад явжсэн хүүхдүүд маань өнөөдөр өвөө эмээ болцсон өндөр насныхаа тэтгэврийг авцсан суун гэдэг чинь бас сайхан юм ба. Тэгээ бид нэр уулзаж учирч байгаадаа их баяртай байна. Энэ бас нутгийн зөвлөлийн хамт олонд маш их баярлалаа. За бид нар ингээд 1976 онд Тарагт сумынхаа 8 жилийн сургуулийг төгссөн 8 Б ангийн хамт олон. Манай одоо анги удирдсан багш маань бол Инхвэр гэж одоо хэл уран зохиолын багш, ийм сайхан багш байлаа. За гэр бүлийн өмнө Эрдэнэцэм гэж одоо багш байсан. За хоёр багш маань биднийг бол одоо үнэхээр одоо спортод, урлагт одоо бүхэл зүйлд одоо зааж сургаж биднийг бас өдөө зэрэгтэй урлаг соёлын мэдрэмжтэй, спортын мэдрэмжтэй явахын боломжийг манай хоёр багш маань одоо бидэнд одоо олгож өгсөө гэж ингэж боддог. Тэгээ энэ одоо хүний амьдралын түүхэн энэ цаг хугацаа гэдэг бол их гоё онцлог юм. Өнөөдөр бид нар ингээд 40 жилийн дараа ингээд ангидаа орж ирээд бас ингээд манай одоо 8 Б ангийн бас төлөөлөд маань энд хүрэлцэн ирсэн байна. Манай анги бол бас тэр үедээ тэр сургуультай одоо нэр хүндтэй урлаг спорт бүх талын одоо бас тийм хүүхдүүд байлаа. Бид 16 настай 8 дугаар анги төгсөж байсан. Тэр мөч одоо саяхан юм шиг харагдаж байна. Хөдөөнөөс хамаарай сургуультай явдаг. Зуны хамартаар бол үднэр одоо нэг божигнал хүчтэй хүүхдүүд нь бүгдээрээ гүйгээл зурм алаал зурмны норм төлөвлөгөө өгдөг гэсэн.
Хөдөлмөрөөр бид нар бас дандаа тухайн үеийн ангийнхаа тэргүүний мундаг сургуулийн тийм хөдөлмөрийн авраг хүүхдүүд бас байлаа. 8 б ангийг төгсөөд тэгээд одоо Баянхонгор аймгийн барилгын техникийн мэргэжлийн сургуульд хувирлаж очижээ. Тэгээд 2 жил суралцж тэгээд аймгийнхаа барилгад ажиллаж байгаад цэргийн албад борцсон доо. Тэгээ манай ангиас бол одоо олон шилдэгүүд гарсан. Бид одоо шилдэг байснараа бас тэр үедээ бас бид нар би нэг нарыг тоглож одоо нэр янз бүрийн одоо хөрдсөн тийм юмнууд өгдөг л байлаа. Тэгээд энэ сургуульд одоо 8 дугаар анги төгссөндөө бахархаж явдаг энэ олон сайхан найз нөхдөдтэй. Одоо энэ баруун тийшээ гараад хад байдаг байхгүй юу? Одоо тийм. Тэгээд бид нар одоо тэр хадан дээр очиод ангиараа очиод байдад тоглоно. Тийм. Тэр үед чи одоо ерөөсөө ингэж нөгөө буу гэж ерөөсөө байхгүй. Тийм бид нар мотор буу хийчдэг. Тэгээд даа тэр өгсөн энэ өгсөн гэнэ. Тэгээд би өгөөгүй чи өгсөн гэл ингээл тийм. Тэгээд одоо цэргийн албанд мордчоод одоо тэндээс ажиллаад явж хань жилтэй танилцж байлаа. Хань жилээ сэргээс дагуулад ирлээ. Тэгээд одоо манай анги хамт тол намайг бүр бас чүлээж авч ийлээ. Тэгээ би яг бага одоо анги мэнгд багтаа бас урангоо гэдэг дууг дуулаад бас энэ сургуулийн бас 1-2 дугаар байранд орж интэй тэгжил байлаа. Тэгээ бас нэлээд зөвхөлгүй ч хөөхт байсан. Тэр үед нийгмийн одоо манай ээж их олон нэгдлийн малтай байсан л да. Тэгээ хөдөөгээд явна. Сайхан хүн жигүүр амраан сангийн дадаж чуулгууер Тэнгис талын сүргэлчин тэнгэрийн зад шиг тоосон байдаг. Хөвч ногоон уулын хангай, хөшиг нэмэн талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь өөр хангай. Тэгээ би тэд маань энэ зүүн лагартаа тоглоно, маатаг тоглож зохино. Дандаа маатаг тоглоод хэдүүлээ. Тэгээд бас өвөл юу яана. Цан тишүүрээр их болгоно. Бид нар тэр үе бид нар бол одоо тишүүрээр канкагаар их болгодог байлаа. Эрэдэн зас За би тэгэд Өвөрнгай аймгийн Тарагч сумын Гэлжидийн гиннингийн нэрмжит ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 8 жил байхад нь төгссөн 77 оны 4-р төгсөлтийн хамт олныг төлөөлөн ирсэн 5 одоо бүсгүй байна. За би тэгэд болохоор зэрэг бол бүр хар багаасаа нөхрөлж найзалсан. Бид хоёр бол 1-р ангиасаа 1 анги. Тэгээд 4-5 дугаар ангиасаа ингээд хамтдаа 6 чинь бараг 50 жил. Тийм хамтдаа ингээд 50 жил одоо чинь 60 гарсан хүмүүс бид нар чинь 50 жил хамт найзалж байгаа ийм нөхцөл байна. Шавин дээр хаан дуудлага гэж явж байна да гэж тийрлээ. Тийм. За сайн байцгаана уу гэдэг. За сууцгаа. За өнөөдөр бид нэр цөмөөрөө одоо сургуулцаагаад маш их баяртай байна. Өмнө сурагчид шавнар та нартаа багш нартаа одоо баярлснаа илэрхийлье. За тэгээ өнөөдрийн хичээлээр дурсамж гэсэн хичээл оръё. Ингээ сайхан бибинийхээ дурсамж дунд ангид суралцж байсан, бага ангид суралцж байсан тухайгаа бибинийхээ дурсамжийг сэргээж ингээ сайхан одоо дурсамжаа сэргээж баяртай сайхан байхыг та нараас хүсэж байна. За тэгээд цөмөөрөө одоо тал талаасаа хүрэлцэж ирсэн та нартаа
бие эрүүл, сэтгэл санаа амар амгалан, санаа сэтгэл зөв, одоо үйлсэн зөв өндөр аж хөдөлмөр нэг ариун ийм сайхан жаргалтай дэлгэр шиг ингэж жаргацсан гэж сайхан цаашдаа амьдарч олон удаа уулзгааж дурсамжаа сэргээж урт удаа наслахыг ерөөе. Би одоо энэ төгсөгчдийн анхны багш нь. Би өөрөө багшийн дэд сургуулийг 1974 онд төгсөөд тэгээд ажил амьдралын шаардлагаар Өвөрхангай аймагт хүрч ирээд ингээд энд бол ажил амьдралынхаа анхны гарааг эхэлсэн. Тэгээ монгол хэлний багш учраас би хүүхдүүдтэй юуг анхааруулдаг вэ гэхээр монгол хэл гэдэг бол бүх эрдмийн эхлэл. Бүх эрдмийн анхдагч хэлтэй бол хөлтэй гэж монголчууд ярьдаг штэ. Тийм учраас одоо хэлтэй бол одоо ямар ч газардахгүй. Тийм учраас монгол хэл бол хамгийн чухал юм шүү гэдгийг одоо хичээл орох болгондоо анхааруулж ингэж ярьж байдаг. Би энд тархи цумын энэ сургуульд анх 66 онд 1-р ангид ороод 74 онд анхны 8-р ангийн төгсөж байлаа. Ингээл миний бол одоо хүүхэд нас хамгийн дурсамжтай үйл энэ тархи цум өнгөрсөн юм байна. Бид энд сургуульд байхад анхны 8-р анги төгсөөд энэ сургууль маань цоо шин яг шинэ сургуульд орж бид төгсөж байсан. Тухайн үед одоо чөлөө цагаан дандаа цаан чаргаар болгодог мөсөн дээр мөс гоё хөлддөг дандаа тишүүрээр болгодог. Ингэж л чөлөө цагаан өнгөрөөд их сайхан байсан. Аав ээжээ сайхан уйтгаа айлсагалдаг ахмад настай хүнээс маш их айдаг. Ер нь одоо тэр хүн тэдээс ингэж шуугалаа тэг хүнээс айдаг. Ийм бид нар их төчөөтэй хүмүүжлтэй байсан юм байна. 1978 онд багшийн сургуулийг төгсөж багш болж ирээд тархи цумынхаа сургуульд багангийн багшаар 25 жил, хичээлийн эрхлэгчээр 5 жил, сургуулийн захирлаар 3 жил ажилласан. Бид нэрийг 7 дугаар ангид байх жилийн тархи цумын 100 хүүхдийн дотор байр 73 онд ашиглалтанд ороод би дотор байранд бас 5 жил суусан. Манай ангийн хамт олон бол их сурлага захилга бат их сайтай, авиас чадвар их сайтай ийм хүүхдүүд байсан. Багшийн сургууль төгсөж анх одоо юу ч мэдгүй шинэхэн одоо бодгон ханхалсан багш ирээд тэгээ өөрийнхөө одоо гичээл зааж байсан багш нартайгаа мөр зэрэгч ажиллаад тэднэрийнхээ баялаг туршлага одоо сургамж, үнэтэй зөвлөгөөний
ягс одоо ингэж багш болсон. Дөрөвдүгээр ангиас эхлээд бид чинь халаалтай байранд байдаг. Тэгээд бид чинь дөрөвдүгээр анги, тавдугаар ангиас ахлагын хүүхдүүд. Тэгээд ахлагын хүүхд байхад тавдугаар ангиас бид чинь захирлуудтайгаа манай захирал цоодлох хичээлээр эхлэж тогооч гээд багш нар байлаа. Манай тархит сумын 100 жилийн болох гэж байна. Манай сум бол том сайхан сум байсан. Би өөрийн тархит сумд нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байлаа. Барилгын баргиадын дарга мастер хийж байсан. Манай нэгдэл дундын үйлдвэр бол нэгдлүүдэд маш их тусалдаг. Ерөөсөө бүх ажлыг хийж өгдөг тийм том байгууллага байсан. Манай ангийн Юнтэн тогоо, манай доотлын ангийн Батмөнх бид гурав тэгэл багш нартайгаа зөвлөлтөйгаа модонд явдаг, моддоо бэлддэг байлаа. Анхны шинэ байгуулагдсан сургуульд өдөө хөгжмийн дэвсэг шинээр давид тэр үед одоо манай ангийн Эрдэнэт дээр хөгжим тоглох, хөөрхс хөгжим тоглодог байлаа. Тэгэл хөгжим тоглоно. Энэ үед тэгчин тархт чинь нэгдэл хөдөлмөр нэгдэл дондоо үйлдвэрлэлтэй станц гэх том байгууллага байсан. Тэгээд тэр үед чинь одоо миний бага насны үед сургуулийнхаа яалханд хөгжим тоглолцоо тэгээд нэгдэл дондоо үйлдвэр үржилслээс нэгдлийн яалханд ороод бид чинь Эрдэнэт дээр одоо бас манай доотлын ангийн зөгтөө тэгэл одоо бидний чинь анхны урлагийн төчнөр нь явдаг байлаа да. Нэгдэл дундын үйлдвэрт хамт ажиллаж байсан хүмүүстэй энэ 100 жилийн баярын мэндийг хүргье. За би бол энд 8 жил төгссөн 1975 онд 8 дугаар анги төгссөн байна. Тэгээд энэ яасан манай ангиас олон сайн хүүхдүүд сурлага урлага спортоор сайн хүүхдүүд олон байсан. 85 оноос 2000 он хүртэл олон сайн багш нартай ажиллаж олон шавнартай болсон одоо түүгээр бол бахархаж явдаа. За бид бол өөрөн гаян тархит сумд төрчихсөн хамт олон бүгд нэг өдөр ингээд суглаж жил болгон уламжлалт зохион байгуулалт волейболын тэмцээн гэж гар бүгийн тэмцээн сайхан зохион байгуулж явуулдаг. Энэ тэмцээнд бид 90 оноо төгсөлтөйг нь хамтран оролцохоор ирлээ. Жил болгон амжилттай оролцдог. Нодныг мөнгөний медаль анхан богоо хахиулахаар ирсэн бид хэдэн оролцохоор ирлээ. Тэгээд нийт нутгийн ард иргэдэд 100 жилдээ сайхан тэмдэглээд эрүүлэх аж аргалтай илүү бүтэн сайхан амьдрахын өлзөтэй өрөөд өргөн төвшүүлье. За төрлөх сумынхаа 100 жилийн арга хэмжээнд оролцож байгаа туйлын баяртай байна. Ингээд 1992 оны 1 төгсөгчдийнхаа нэрийн өмнөөс нутгийнхаа зан олондоо 100 жилийн баярын мэндийг хүргье. За мөнх хөгтөнгөрийн орон их Монгол орны домог төвхт халахын их төв нутгийн 10 хэрийн талд өссөн боожж одоо сэцэглэн хөгжсөн тархит сумын маань одоо 100 жилийн ой болж байна. Тэгээд энэ одоо суманд маань ерөнхий сайд бэлчдийн гиндэнгийн нэрмжт 10 жилийн дунд сургууль одоо байдаг. За тэр сургуулийн анхны 10 дугаар ангийн төгсөгчд бид байна. За ингээ 21 хүүхэдтэй анхны 10 дугаар ангийг бол 1995 онд төгсгсөн. За энэ ангийн хамт олон маань одоо эх орныхоо бүтээн байгуулалт эх орныхоо өнцөг болон бүрт одоо эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож ажил үйлс өөдрөг сайн сайхан явж байна. Тэгээд нийт одоо тархитын ард түмэн тэдний үр хөвгөд өөрсдийн шавнартай одоо тэгээд эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж үргэлж одоо нутгийн минь сайхан алтан газар шороон дээр алдар цуутангууд төрж явах болтугай. Сум орон маань үргэлж өгчж явах болтугай. Сайн сайхан явж тэгээд шавнарын минь алтан шарзам үргэлж өөдөө байх болтугай гэд ингээд хүсэн өрөөё. За ингээд тархит сумынхаа 100 жилийн мэндийг нийт тархитчуудаа хүргэж байна. Бидний хүүхэд нас хөрөмтийн голын хүндийд дэгж дэрвчсэн. Бид одоо хүүхэд наснда амралтын гол, тархитын гол, хөрөмтийн голоор талын зээр зөхөж нэгнийхээгээр хэсч айраг ууж ингэж одоо
өрөмтөө борцоо гэж өссөн. Өнөөдөр одоо ангийн багш маань өнөөдөр 70 гаруй насыг зовлоо биднээс одоо нэг ангийн хүүхдүүдийг одоо 40 гаруй жил үерхээ танилаад ингээ явж байна. Ингээд тарагцсамаасаа төрж өссөн энэ улс орон даяар амьдарч байгаа хүмүүстээ 100 жилийн ойн баярын мэндийг бас хүргэе гэж бодож байна. Бид нар бол ингээд 1996 онд одоо 10 дугаар анги төгссөн энэ ангийн хамт олонны төлөөлөл энэ өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Энэ одоо 100 жилийн түүхэн үйл явдалд одоо бид нар ингээд оролцох болж байгаа нь бидний хувьд бол маш их завшаантай аз одоо тохиолтой ийм сайхан үйл явдал гэж бид нар бол маш их бэлэгшээж байна. Сайн байцгаана уу? Эрдэнэ монекэн эрхэм хүндэт тархачуудаа эрхэм хүндэт Хөрөнгө аймгийн Тархацсумаар оволдог нийт ард түмэндээ 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь тарган сайхан зусаж, намаржиж, өвөлжиж, хаваржиж байна уу? Монгол улсын тэргүүлэх багш Цоодлын лагж багштай 1998 оны төгсөлтийн хамт олон маань өнөөдрийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирээд оролцож байна. 1998 оны төгсөлт бол маш онцлог байгаа. Монгол улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй 1998 оны төгсөлт байгаа. Түүний нэгэн төлөөлөл бид бүгд маань бас сууж байгаадаа маш их баяртай байна. Энд одоо та бүхэн маань харж байна 98 оны төгсөлтийн үе үеийн эрхэм сайхан андууд, найз нар маань, за мөн салбарын маань шилдэгүүд маань одоо өнөөдөр хуран цугларсан байна. Бидний өдий зэрэгтэй юу маань биднэрт эрдэм мэдлэг заасан, усыг анхаарч заасан ангийн багш нар байгаа тийм үү? Тэгээд дараа нь ингээд авсан дунд ангийн багш нар, 10 төгсөн багш нар энэ бүх хүмүүстэй бидний зүгээс 10 ангийн хамт олонны зүгээс бүгдээрээ нийлж гад баярлалаа гэж хэлчихье. Нэвээ одоо 2012 онд энэ сум орон нутгийн цуглар гэсэн юм одоо юм авбыг уснаас хойш 2013 онд одоо сумын хөгжлийн одоо ерөнхийлөгчдийн төлөвлөгөөг одоо болсон ажилтнууд гаргаж оролцсон. 150 төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлэхээр одоо тусгасан байдаг. Дахиад одоо хөгжлийн 10 жилийн хөтөлбөрийг одоо 2019-с 29 он гэсэн одоо хөгжлийн төлөвлөгөөд бол одоо бас боловсруулсан байт юм аа. Бид одоо хамтдаа одоо хөгжүүлнэ гэсэн энэ одоо итгэлээр бол одоо бас манай сумын иргэд хөтөлмөрчид байна. Бүгдээр нэгдэж одоо хөтөлмөрлөж ажиллаж амжилт бүтээл одоо ариунтайгаар энэ одоо 100 жилийг одоо огтж байгаа нь баяртай байна. Хүүхдээ багтаа нэг 5 дугаар ангиас теннисний спортоор паниара автлуудгүй болгоцгоо тэгэл эхэлж тоглож үзэж байсан. Тэгээд тэрний буйнаараа яг спортын дидмастер гэдэг цолыг авсан. 8 ном бичсэн юм аа. Би ч улсад 30 гаруй жил ажилласан. 30 гаруй жил ажиллахдаа 20 жилийн уугуул нутагт ажилласан. Би уугуул нутагт ажиллахдаа бол эвлийн дарга, амралтын дарга тухайн үеийн Монголын залуучуудын хил гэж хэлсэн л дээ. Би тэрнийг тэгж хэлж байгаа юм. Мөн нэгдлийн орлогч ийм албан тушаалыг хашиж байлаа. Ер нь тухайн үед залуучуудын хилийн ажлыг голчилж хийж ирсэн Тархацсумд. Залуучуудын хилийн ажил бол маш их сэтгэл хөдлөм, өөдрөг, урамтай ажил байдаг. Яагаад гэвэл зэрэг дандаа залуучуудтай ажилладаг. Энэ залуучуудын ажил надыг өнөөдөр эвлийн байгууллагын ажил гэсэн үг. Ажиллаж исэн ажил өнөөдөр эдийн зэрэгтэй явж улс орнд ажиллахад миний амьдрал, миний бүтээл, хөдөлмөрт маш их урам хайрлаж явсан их чухал ажиллаа гэж би өөрөө ингэж бодож ирсэн юм аа. Би 1979 онд манай өвгөн Тархацсумын эвлийн хорон дараагаар томилогдож тэгээд хоёулаа ирээд Күлүү гэж хэлсэн да тэр үе чинь одоо нэгдлээ. Тэгээд нэг номын сан анхны номын сан байгуулад
2000 намтай. Тэгэл би тэр үст чинь тэгэл хөдөө Төмөр хот руугаа нэг юутай тарахтартай. Тэгээ тарахтартай нэг юм богоончигч ирээд тэгээ тийм дотроо каногоо хөдөө нөгөө малчтаар яваа каногоо гаргаад малчтад очиод номоо уншуулад тэгээд бид нэр ингээд хөдөөгаа ингэж явж соёлыг төгөөх ажил хийдэг байлаа. Тухайн үеийн захиргаа нам эвдэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд тэр ойн арга хэмжээнд өөрсдийнхээ сэтгэлээр ямар нэгэн одоо бодиттой зүйл хийх хэрэгтэй гэсэн санаа гаргаж ирсэн. Тэр санааны үүднээс эвлэлийн байгууллага энэ тухайн үеийн одоо залуучуудын хийж бүтээж ирсэн ажил үйлсийг магтаж ирээдүйд 20 жилийн дараа 2000 оны залуучууд та нар тэр үед одоо бидний хийж ирсэн ажлыг одоо үнэлт өгнөх болон та нар цаашдаа бас ямар ажил хийж ирсэн ямар эрен орчинд амьдарч байгааг бас мэдэх зорилгоор энэ загтлыг бичиж ирсэн. Тэгээ энэ загтал маань би одоо 3-4 хуудас байсан санагдсан. Тэгээд барайны шилэнт хийгээд ингээд эргэн тойрон баримтын шавраар шаваад энэ дотор хийсэн байгаа. Характерийн толгойдоор гараад 50 трактортай явж байсан. Тэр үед санилэг сүрэн гэж нэгдлийн тракторын жолооч байсан. Тэрүүнтэй хамт хийжсэн. Тэр хүн маань одоо хүртэл амьд сүрэн байгаа. Тэгээ одоо энийг хийсэн чинь одоо 44 жилийн дараа одоо 2024 онд авсан чинь бүр шилэн хүртэл өнгө нь хувраад ийм шарлаад ийм болсон байх юм. Цаасан болохоор баг чулуу шиг ингээд бүр хатуу удаад орс хөлдөөд чийг авсан байна л дээ. 40 хэдэн жилийн дараа гэдэг ийм болсон. Одоо зарим хүний нэрмэр энэ төр харагдаж байна. Энэ чинь өдөхөө цааталтай байгаа мó нааталтай байгаа сайн мэддэггүй. За манай сум бол энэ аймагтаа уйлуулаараа нэлээд алдартай. Манай сумын тэрэн юм уйлуул гэж болно. Тэгээд дээрээсээ дээд ах нар ихснэр бүгдээрээ уйлуул тоглоод энэ аймагтаа нэлээд амжилт гаргасан. Дэш ус усын нэгэн явсан олон хүн тамирчиж байдаг. Миний одоо уйлуул спортоор хичээллээ цаашлаад багш тасалжуулагч болсон явж байна. Миний гэдэг энэ Хөврөнгаангийн тархацсан бол 50-аар хөдөлмөр сүүлийн үед энэ хотрын гэр их захиалга хэрж байна. Хотрын гэр болохоор мотоциклтэрээ салгаад аваад салгаад авсархаа. Цаашдын дэлгүүлгөө гэх юм л доо ингээд сумхаа хэрэгч төдөр нутгийн малчтан юу хямдхан төсөр ийм гэрээ захиалганы нийлүүлэх боломжтой захиалга ширж байна. Амны ингээд энэ бол одоо хоньны халбооны зээл, хонь ямаага халбуцах зээлний одоо энэ бол гүүн зээл ингээд гүүн зээлэнд ч болж байгаа, шонгийн гисэнд ч болж байгаа. Ийм ширээр ийм юмнууд хийгээд байна. Одоо ширээ чинь болохоор өвөл зүсээд үсийн хусаад улааш үсийг аваад тэгээ орон дэгж жоод өдөөд маш гэж ийм сүйдэлт газар хатаадаг юм байгаа. Манай малчт бол эднэр бол маш их хэрэгтэй захиалгатай байдаг одоо. За энэ үнийг хийхэд бол манай өдөр нутгийн малчт чинь бол зав чөлөө муутай, мал уйдаа юм зав чөлөө муутай байдаг. Тийм учраас өөрөө өөртөө ажлын байр олгож малчтайгаа ажлыг хөнгөвчүүлж ингэж ийм зээл гээц ийм юм хийж байгаа. 100 жилийн хавь тохиолдолд Хөрөнгө аймгийн дарагдсан маань Монголын морины гишүүдийн хамт залардаг, сайхан нутаг. За ингээ нутгийн ард түмэнд сумахан 100 жилийн тохиолдол баярын мэндийг хүргэе. 2010 оноос Төмс улсын хотоор өрхөг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэгээ 13 оноос энэ сурын эдлийг хийж эхэлсэн Монголын өв соёл тэгээ арьс хэрэг одоо энэ дотооддоо үлдээхийн тулд тэгээ сурын эдлээр үйл ажиллагаа болоод 10 жил болж байна.
Тэгэхээр одоо 10 оноос төмсөсний ногоо тариалж байна. Тэгээ 15 оноос энэ хүлэмжний аж ахуйг эрхэлж. Тэгээ төрөл бүрийн ногоо тарьж хөдөлгөөний малчтаар цагаан дэнэс өгчдөг байгаа. Төмсөсний ногоо. Тэгээ цагаан дэгээ өвлийн цагт бас орцуулнаа. Хүлэмжний ногоо бол одоо манай эхнэр хэмтгөө голдож хийдэг байгаа. За тэгээ тэрний хажуугаар би бас гоёлын мод гашаандан тарьж бас зүлэг ногоотой баг. Амар чөлөө цагаараа бас нэг бандан ширээ тасчаад бас нэг гэр бүлээрээ тойрцуугаад хүүхдүүдтэйгээ тойрцуугаад ярьж ороод нэг орооны зоогмоо барих тийм асуудал байдаг гэдэг нэг юм модноо тариаж байгаа юм. Тэгээд энэ нөгөө ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөрийг бас дэмжиж байгаа юм л да. Тархацмынхаа нийт малчид хөдөлмөрчид хүүхэд багчууд өндөр настан хөтөн болон албан хаагч нартаа 100 жилийн баяр мэнд төргийе. Оноос эхэлж энэ гутлынхаа үйл ажиллагааг явуулаад сумандаа одоо өнөө хүртэл явуулж байна. Гутлаан бол 10-аад нэр төрлөөр нь хийндээ хөө. Гэхдээ нэг гоёлын гутал хийгээд өдөр тутмын хэрэгцээний өвлийн хавар намрын хүүхдийн бүүжгийн гутлууд хийдэг. Одоо манай гутлыг одоо хүмүүсүүд яг ер нь гайгүй харьцангуй авах дуртай чигддэггүй. Гайгүй материал нь бас гайгүй үнэтэй материал авдаг болохоор манайхад борлуулалтуулахаас айгүй байдаг. Гайгүй бол эрэлт хэрэгцээтэй нэг үеийн бодвол ер нь зах зээл өргөнд хийж гайгүй болж ил байна ажил маань. За манай аавыг цоотл гэдэг хүн байсан. Энэ сумандаа ер нь бидний хар багнахаас нь аваад адуучин байсан. Одоо адуучин цоотл гэдэг хүн байсан. Одоо ард түмнийхээ нэр хүчээр бол тийм голхон цоотл гэсэн нэртэй хүн байсан. Би ч одоо тэдний 7 дахь охин байгаа юм. Энэ сумандаа төрж өснөөрөө ерөөс одоогоос тэр үеэс аваад өдөө хүртэл ажиллаж амьдарч байна. 8 дугаар анги төгснөөс хойш одоо тэгэл ажлын талбарт гараад 10 жил ногоо тарьж байгаа. Тэгээ хантайгаа одоо бас энэ гутлын үйл ажиллагааг зах зээл болоод хантайгаа энэ гутлын үйл ажиллагааг эхлээд одоо хүртэл гутлынхаа үйл ажиллагааг сумандаа явуулаад ингээд байрын суурин энэ сумандаа би одоо өөрөө 4 хүүхэдтэй хүүхдүүд маань энэ сумандаа бас ажиллаж амьдарч засах захиргаанд албагчдаг. За ингээд сумынхаа ард түмэн 100 жилийнхээ сайхан баяр цэнгэлтэй тэмдэглээрэй гэж хүсье да. Тархацмын иргэн Шагдар ухтай Бямба би байна. Би 1976 Тархацмын 8 жилийн дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуулийн соёлын анги төгсөж ирээд 1980 онд төгсөж ирсэн. Тэгээ одоо эдүүгээ хүртэл гавьяаныхаа амралтанд гарчаад тархацчуудаа одоо ахуй үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн бүхэл хэрэгцээт бараагаар үйлчлээд 28 дахь жилдээ ажиллаж байна. Ингээд сумын маань хүн ардаа эрүүл хүнсээр үйлчлэх, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх талдаа ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалуудаар ингрэм ялааж, ард түмэнд баярлж явснаа бас илэрхийлэхийн сацуу Тархацмын 100 жилийн ой болж байгаадаа нийт тархачууд болон зон олондоо 100 жилийнхаа баярын мэндчилгээг хүргье. Сайхан баярлаарай. Намайг Лавгсран гэдэг. Би 1984 онд Тархацмын 8 жилийн сургуулийг төгсөөд 86 онд Өвөрангай аймгийн 1-р ангид төгсөөд Тарханы ангаах ухааны сургуулийн ерөнхий сүлжээ ангид төгсөөд эргээд Унган нутаг Тархацтай өдөө өөрлөх 38 жил хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байж байна. Аав ээж хоёр минь яг Тархатын унгуу хүүхдүүд 88 оны 7 сараас эхлээд би Тархацмынхаа аймд энэ сумынхаа эрүүл мэндийн төлөө өдөө өөрлөлт ажиллаад явж байгаа. Тэгээ сая бас энэ жил 4 сард өндөр насныхаа тэтгэврт гарсан. Тэгээд бас энэ дээр сольшийн мэрэгжил тусалтай байгаа учраас манад эргээд энд одоо ажиллаад ирэх хүнийхээ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө эргээд тасралтгүй ажиллах гал нэвтрэж байна да. Тусламж үйлчлэгээ холтой зэрэг манайх одоо хүмүүсээ хэвтэн эмчтүүлэх, өдрийн эмчилгээнд хамруулах, сэргээн засах,
эмчилгээнд хамруулах. Тэгээд одоо амбулатороор орж ирсэн хүмүүсээ яралтай тусламж үзүүлж тэгээд ер нь бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгээд хол ойрын дуудлаганд цаг алдалгүй явж байгаа. Манай сумчин мултай зэрэг 6 багтай. Тэгээд одоо хамгийн хол байгаа нь мултай зэрэг Алтан тал их булаг гэдэг аймгийн зүүн талаар идэх сумдууд байдаг байхгүй юу. Тэгээд багийнхаа төвүүд дээр багын эмчнэр нь байж ажилладаг, байрлаж. Тэгээд яг тэндээсээ одоо дуудлага ирэх юм бол тэр тухайн багын эмчин дээр багийнхаа дуудлаганд явна гэсэн. Манай цэцэрлэг маань 1964 онд гэр цэцэрлэгээр анх эхэлж үүсэн байгуулагдаж ирсэн юм байлээ. Түүнээс хойш одоо 60 жилийн түүхтэй ингээд манай цэцэрлэг сумын 100 жил манай цэцэрлэгийн үүсгэн байгуулагдсны 60 жилийн баярт мөчүүд маань давхцаж байна. Одоогоор манай цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай боловч 100 гаруй хүүхд хүлээж авч дөрвөн бүлэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт тарагчдаа сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой, цэцэрлэгийн маань үүсгэн байгуулагдсны 60 жилийн ойн баярын мэндийг хүргье. Манай сургууль 1940 онд байгуулагдаж өдгөө 84 жил сургууль хүмүүжлэгээ үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа ариун их түүх баялагтай сургууль юм. За манай сургуулиас маш олон эрдэмтэн доктор гавьяатууд төрөн гарч улс их орныхаа өнцөг булан бүрт амжилттай сайн ажиллаж байгаа. За тус сургууль нь 2020 онд түүхт 80 жилийнхаа ойг цахимаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанд үеийн төгсөгчд, үеийн ахмад багш ажилтнууд маань маш идэвхтэй сайн оролцож сургуулийн сурч хөгжих, хүүхдийн сурч хөгжих орчинд маш өнтэй хувь нэмрийг оруулж их бүтээн байгуулалтуудыг хийж ажилласан. Ингээд нийт үеийн төгсөгчд, ахмад багш ажилтан та бүхэндээ тархи цумын үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн түүхт баярын мэндийг сургуулийн хамт олон болон бяцхан шавь нарынхаа өмнөөс 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Өврөнгө аймгийн баяр наадамд бол манай тархи цумын уяачт бол хамгийн олон төрөө айрыг авсан байдаг. Тэгээд тэргээрээ бол бус сумдаа тэргүүлж яадаг. Мөн алдартууд төрснөөр бол бас тэргүүлж байдаг ийм сум байгаамаа. Үнэхээр одоо энэ 10 хэр бол жинхэнэ одоо нутгийн үндсэн адуу. Тэгээ манай энэ нутг бол үнэхээр одоо хурдан морины өлгийн нутг байгаа юм. Энэ одоо тал нутаг ургамал ус нь одоо сайхан юутай. Уяачт нь одоо ерөөсөө яг жинхэнэ үндсэн одоо юугаараа өөрсөнгөө одоо урган одоо хөлгүүдийг одоо хурдаж борлуулдаг юм одоо түүхтэй энэгээрээ бид нар энэ одоо жинхэнэ Монгол үндэс ухсааныхаа одоо хурдан хөлгүүдийг залгамжлан үлдэх юм одоо бодгоо дандаа барьж байдаг. Баяр наадамдаа бас нийт уяачтаа уйсан морид нь бол хурдан манай уяачтын маань адуун сүрэгтэн төрсөн өнөг өхөн босоо турж ингээ адууны босоо цагаан амир үн мөнхөд ивэж явах болтугай гэдэг өрөөлийг бол та бүхэнд өргөн дэвшүүлье. Манай артугасд бүхэмдэлээр тохиолсон дааш уулзсан дааш архан исааг багштай ишэр ангийн галархан ингэж томонд үлддэг маргал хайхан үйлсэн ихой багам та ятунда сайн ятун мож оргодог манта тагтдаг байла мөр морч аваачтай танда лоргом видеоон сордог тийм оргсон байсан манай симол ургалдаг тийм юм байсан. Баг нас маань энэ тархи цумын бэрхийн бригадын энэ зохион толгой ингэр дээр миний багмсаа хурдан морь онжигдсон. Миний аав ээжээр хоёлаа энэ одоо хөдөлмөр нэгдэл гэдгээс хавуулаад одоо энэ одоо 80 жил одоо энэ ажилд амьдарч байна. Одоо хоёлаа эрүүл сарвал сайхан амьдарч байна. Эхээс одоо бид хүн зургуул одоо миний одоо анхлал одоо сургууль төгсөөл тархи цумын 8 жилийг 83 онд төгсөөд
Одоо тэгээд цэргийн нэгдсэн дээд сургуульд орсон. Энэ цаг мөчөөс 38 жил ажиллаж байгаа. Маа ингээд энийг бас талархаж одоо нутгийн зэн олонний маань одоо сүлд хиймэр төрийн сүлд маань өрсөж явж байхдаа би бас баярлж талархаж явд юм аа. Уурал дээдсийн мөрөн арилхаагүй борхоо бүргүүдийн домогт нутаг өсөж бойтсон өлгийн нутаг минь өнийн өрөөлтэй газрын диваач минь уурал духти минь уурсэба Тархацмынхаа нийт хөдөлгөөн орчин ард түмэнд нь сайн сайхан эрүүлийн сайн сайхан урд настай наслахыг хүсэн өрөөл мэдлэлж байна. Нандин тэнгэрийн удас худра аюун хархан минь амдузан ханара ардын админ турру хэмрийг арван тода зааж ирвэ оврын ханган домогт хурда оврын эзний бахархулдачна Садхан хэмрээ талын эмэнэ салхин дангэрэмсэн төгөлдөр дээдсимэн отман монгол хэдин галынхаа бадрахтууд ши хисүүдимэ уйсэн монгол ортын цэхэн доо мэн хоранда уярч тайлбарах химрэн монгол турхт гэрэмбэ толот голомтоо дархлан тамгалда заян монгол энэ бимэн тэрэн шигээ Монгол гэж хэллээ. Эгэл биемид Монгол улсаа эцтөгсгөлгүй амьдралын үргэлжлэл. Хүмүүн зэаны эдэн Монгол үсэл сэтгэлийг нар Монголоо. Сэтгэл түүхий эргэлтэнд нүүдэлсэн цагийн хүрдэн шиг дуусшгүй Монгол хадыг хараа дөрөвдөг тоолондоо хотол
Миний